За энэ өнөөдрийн хэвлэлийн бохирлыг зохион байгуулах гэж байгаа бол бид нар Хөвсгөл аймгийн өвчлөлтэй уугуул хүмүүс 4 сарын 27-нд 1990 оны 4 сарын 27-нд Даваад орчийн талбай дээр улс төрийн тэмцэл өлсгөлөн эхэлж их үйл хэргийг одоо гүнзгийрүүлэн улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээ огцорч 90 оны хувьсгалын одоо үндсэндээ ялалтын хамгийн шийдвэрлэх үйл явдал болсон байдаг. Энэ бол бид нар түүхэнд үлдээсэн бодит үнэн зүйл. Тэгэхээр энэ цаг хугацааг бид нар бас 2 сарын үйл явдлаас дутуугүйгээр тэмдэглэж ирсэн, тэмдэглээс хэрэг хүндэтгэж ирсэн. Яагаад гэвэл нэг намын тогтолцооноос сольж арчилсан нийгмийг авчирсан тэр ахмадууд бид нар өөрсдийгөө зүй ёсоор арчил намыг үүсгэн байгуулсан анхдагчуд үнцэнтэй хүмүүс гэж хүлээн зөвшөөрч явдаг юм аа. Тэгээ миний бие Бямба гэдэг хүн гэхэд би арчил намын үндсэн дүрмийн хорооны дарга, хяналтын хорооны даргыг олон жил хийсэн. Ер нь дүрм журам дээр зэгцэрж ээж амьдрал зэгцэрдэг гэдэг ийм философитой хүн. Тэгэхээр цаасан дээр зэгцэрсэн бодлого, шийдвэр, хууль нь өөрөө улс орны хөгжил болж явдаг. Тэгвэл өнөөдөр сүүлийн үед хараад байхад зүгээр эрх мэдлүүд нэг өдөр унтаж сэрээд шийдвэр гаргадаг. Тэр нь маргааш нь хууль болон журам болж улс төрийнхөө орон зайг, улсынхаа хөгжлийг самардаг болчтой. Энэний олон одоо зүйлийг нуршиж болох боловч тодорхой зүйл дээр тогтч хэлье. Энэ арчил намын бүлэг гэдэг одоо список жагсаалт энэ 126 дотор бол том бүрэлдэхүүн байгаа боловч дахиад хувилдааны талбар болж дууссан. Энэ хувилдааны талбар болсон арчил намын энэ босромоггүй үйл ажиллагааны зарим жишээг би баримттай ярив. Тэгэхээр өнөөдөр энд хуваагдал байсан уу гэвэл арчил намд мэдээж угшил анх үүсгэн байгуулсан нам практикуудаас байсан. Гэхдээ нэгдэж эвлэрхээр энэ улс орныг удирдах хэмжээний хүч болж олон төмнийг араасаа дагуулдаг. Нэг ялаж гарч ирсэн үедээ зөв бодлого хэрэгжүүлээд бас улс орны хөгжлөө уршин түлхдэг. Тэгвэл сүүлийн одоо 2, 3 сонгуул, 4 сонгуул үндсэндээ ямар ч үр дүнгүй болсны шалтгаан нь бол үндсэндээ намыг ховчилж авсан цөөхөн хүмүүсээс хамаардаг. Энэ намыг Илвэгдорж ховчилж аваад дийлдэхгүй байсан. Илвэгдоржийн ардаас Эрдэнэ гэж гарч ирсэн. Дахиад өөрсдөө залгамжлаа болгоод Ган төмөр гэдэг үнийг гаргаж ирсэн. Ингээд нэг юм баруун зүгийн цөөнхийнхний ноёрхол одоо арчил нам дотор угшил энэ өөрчлөлтгүй байгаас болоод хатвчин сууж хоймор хардаг ийм одоо нам болж хувирсан. Өнөөдөр арчил намыг улс төрийн 2 дахь хүчин гэж бид хэлэх дуртай боловч бидний үүсгэн байгуулсан тэр нам байхгүй болсон. Бид юунд харамсаад өнөөдөр энэ 50 амгалан ачцыгээ өсгөж чимээгүй гэртээ сууж чадахгүй гарч ирээд байгаа юм гэвэл энэ хувилдааны нэг том жишээ сүүлийн үед болж байгаа улс төрийн үйл явц. Энэ улс төрийн үйл явц дээр зүгээр л бүлэглэлийнхээ эрхшлийн төлөө улс төрийн эндэр ашигладаг болчихсон. Би бүлэглэлийн эрх ашиг гэж юу хэлэх вэ? Эрдэнэтийг луу өрдсөн Илвэгдоржийн командыг хэлнэ. Өнөөдөр энэ Эрдэнэсийн баялагын санг ард түмний өмч болох гэж хуваарлаа гэсэн бас санаачлалын засгийн газрын үед гарч ирсэн гэрэл гэгээтэй санаачлал. Бид энэ чинь бас 2000 оны ихээр хэдэн тоочд бид тооцоолоод үндсэндээ энэ их баялагийг ард түмэнд хуваарлахгүй бол эзэмгүй өмч бусдын олз болдог. Эзэмгүй юм дээр төрийн өмчийн хороо гэдэг юм уу түүцийн гишүүд шийддэг болох юм бол жинхэнэ хулгайны үрэлдэг гэдгийг бараг 20 гаруй жилийн өмнө олж хараад энэ ард түмний эрдэнийн хувь байгалийн хишиг янз бүрээс идэж их хурл руу санал оруулж 2008 оны сонгуульд үндсэндээ энэ урайл ооцон ялтыг авчрах байсан. Гэхдээ энэ дээр Санжинбаяр санааг нь хулгайлсан учраас 1.5 сая төгрөг бэлэн тараана гэдгээр тэр бодлогыг бол нурааж ирсэн түүхийн гэрч байна амьд. Тэгээ өнөөдөр эргээгээ сэргийг тавьсан Эрдэнэний сан гэдгийг бол бид нар зөв зүйтэй гэж хэлж байгаа. 34%, 51%-ийг авах зөв. Гэтэл өнөөдөр энэнийг устгах, нураах бодлого руу хувилдааны онол явчлаа. MCS гэдэг одоо дийлдэшгүй том компани санхүүжилтээр улсын их хурлд орж ирсэн манын, анын хувилдааны бүлэглэл өнөөдөр улсын их хурл дотроо дахиад энэ бодлогыг самарч эхэллээ.
Энэний том жишээ нь одоо Лодой самбуу гэдэг үлээ Улаанбаал нэвтрүүлэг хөтэлдэг. Одоо сүүлийн үед их од болоод байгаа энэ Жудгийн Баярмаа гэж эмэгтэй байна. Гэтэл энэ хүмүүсийн одоо өнөөдөр энэ цаанаа атгах санаа бодлоо нуучсан үйл нь хэрээс хэтрээд намын бүлэг нь хуваагдаад тэгээ одоо Жудгийн Баярмаа гомдолоо тийм учраас энэ засаг огцорч гэх шиг тийм жижигхэн юмар одоо засаг оролдох бишээ. Тэр улс төр хийгч намын одоо ирэх шиг асуудал биш. Өнөөдөр та нар энэ Баярмаа гэдэг хүний талаар зүгээр л надад байгаа тодорхой баримтаар энэ алсан нам чи өөрөө бодлогын хороо хурлаад шийдвэрээ гаргаад улсын их хурлд 2024 оны сонгуульд нэр дэвших хүмүүсийн жагсаалтыг өргөн барьсан цаг хугацаанд дээр зэрэгцүүлээд хуурамч жижиг баримт үйлдээд дахиад энэ намыг самарсан ийм баримт одоо энд байж байна. Тэгэхээр энэ намын жагсаалтаар үнцэнтэй гэж үзсэн намын гишүүн Тэмүүжинг одоо санхүүгийн зохицуулах хорооны дарга байгаа сүүлд нь их хурлын гишүүн болсон. Цаг түүгийн наран туяа нарыг нэрийн дэвшүүлсэн шийдвэр гаргангууд тэрнийг нь хууль-дэний зарчмаар нэрийг нь хасж хагаад оронд нь баяр цогтын нэрийг оруулж ирсэн. Тэр чинь эрүүгийн сангажуугийн баяр цогт тухайн үед эрүүгийн хэрэг нь хаагдаагүй намаас арга хэмжээтэй нэр дэвших ямар ч болцоо байхгүй. Тэгээд даваа самбуугийн оюун цэцэг гэдэг ингээд нэр. Нөгөөх нь энэ элвэгдэр даргын одоо нууц амраг гэсэн хүүхдийн ижилдээ юм болгон дээр тавигдаг. Тэгэхээр өнөөдрийн алсан нам дотор баяр цогт элвэгдэрж гэсэн ийм одоо хоршил ерөөсөө амь хөвгтөд зуурлаад салахгүй тэд нар өнөөдөр өөрсөндөө таалагдаагүй төлөө юу ч хамаагүй нураадаг ийм тоглолт хийгээд эхэллээ. Тэгэхээр өнөөдөр та нар болцгоо хэрвээ нөгөө уул уурхаан Эрдэнэсийн баялагийг нураах биш дэмж тэр ухаа худаг гэдэг чинь төрийн өмчөөр одоо хайгуулын нэгэ тогтооцсон гэдгийг түмэн мэдж байна. Дүрм журмаа зөрчөөд их хурлын тогтоолыг гаргаагүй засгийн газрын шийдвэрээр хууль зөрчөөд гарсан гэдгийг Алтан гэрэл сайд нь олон удаа хэллээ. Тэр стратегийн ордол байсан юм бол тэр 34% төр давхарчлын шийд. Тэр дээрэс нь төгрөг нуурын орд гэж бас нэг хэрүүлийн айлын боллоо. Тэр экс ерөнхийлөгч байсан бодлого байгаал бол авалда тэрнийг авах ёстой гэдэг. Гэхдээ тэгэл тэр аль алийг нь авалда. Тэгэхээр эн чинь өнөөдөр энэ Эрдэнэсийн сан гэсэн энэ том аялал судал дээр хөгтөг аюун маянч гэдэг юм уу тодорхой хэмжээнд дэмжиж явгууд дэмжсэн улсуудыг намнах нөгөө талдаа улс төр хийгээд эхэллээ. Бид бол өнөөдөр энэ Монголын аль түмэн ядуурчгийг харж байна. Юмны үн хэд дахин нэмэгдэв. Цахилгааны төлбөр 2 дахин нэмэгдлээ. Автомашины татварыг 5 дахин нэмчлээ. Ам долларын ханш өнөөдөр 3600 төгрөж 2 дахин шахуу нэмэгдлээ. Өргөн хэрэглээний бараа бид нар бүгдээрээ мэдж байгаа. Тэгэхээр бүгд ядуурлуулж хийж байгаа энэ цаг үед алсан намын бүлэг нийгмийн чиглэмжтэй энэ нам дуурахгүй байсан мөртлөө цөөхөн хэдэн улсуудынхаа эрх ашигын төлөө болохоор цөөхөнчлээ дахин байхгүй. Алтан уяг даргыг жишээ нь хэлмэгдэж мэдгэлүүд хийж явах дэмжихгүй байдаг. Тэр бат тулгыгаа гүтгүүлж яхад дуурдаггүй. Ийм байдлаар улсын хурлын дотор байгаа алсан намын бүлэг хүртэл өнөөдөр карманд орцсон. Тал нь МСС-ийн карманд орцсон. Зарим нь очоод ган төмрийн нөлөөгөөр дамжаад одоо нөгөө намын гарт орцсон. Тэгэхээр алсан намын энэ муухай бодлын өнөөдөр энэ намын шинжилгээ явуулж байгаа цаг үед орон нутагт байгаа иргэд намын идэвхтэн дэмжигчид та нар маргаашаа бодооч. Та нар хичнээн удаа ялагдах гэсэн. Ялахын хүслэн байгаа бол өнөөдөр тэр хор найруулдаг тэр хуучин болсон улсуудынхаа гар хөлийг зайлуулаа. Тэгхгүйгээр та нар өөдийн нарыг үзэхгүй байна. Ягаад гэвэл өнөөдөр энэ хувилдааны онол гэдэг бүр улс төрийн намын дотоодоос халиад энэ ардсан намын фракц гэж байсан. Тэгвэл улсын их хурл дотор орж ирчээд өшөө дахиад улсын их хурлын бүлэг дотроо фракц болчлоо. Ган төмөр дарга та энэ намаа удирдах чадахгүй байна. Чадахгүй байгаа учраас та цөөхөн хэдийгэн өөрийн миний манаа гэд ингээд дугаарлчих чинь. Дахиад та нарт ирэх 28 оны сонгуул чинь ялагдал үнэрч байгаа гэдгийг бид хатуухан хэлье. Энийг бид нар өмнө нь хараад хэлж ирсэн. Ёстой нөгөө далдыг хардаг далай лам шиг та нар эв нэгдэлгүй энэ сонгуул 2 сонгуул та нар дахиад ялахааргүй болгочихлоо гэж
энийг эрднийг самрах үед би хэлж ирсэн. Та нар нэг зүйлийг ойлгоорой. Өнөөдөр энэ намын лидергээд явж байгаа хорчингууд нэг харахад жоохон сүйдэр сууж байгаа юм шиг мөртлөө одоо ардталтаа нэг Карманы хаан үр хүүхдээ ч юм уу эсвэл одоо өвөр хүнжлийнхаа гэж хэлэхээр хатуудах юм байгаа үз. Нууц самраг ямар нэгэн холбоотой сүлбэтэй хүүхнүүдийн урд гаргаж хичээд ингээд улс төрийг бодзортолж хэллээ. Би бол энэ арлсан нам бол эерэг, сэрэг, ухаалаг залуучууд ухаалаг ард нь зогсдог байсан. Өнөөдөр гутамшиг болж байна. Шалтгаан нь юу гэхээр энэ цөөхөн хэдэн хүмүүсийн хувилдаа баяр цогтоо чи энэ улс төрөөс бүрмсэн зайлаад өгөөч. Илэгд оржоо. Чи одоо болиочтой. Яасан ханад цаддгүй хогийн шаар бай. Ерөөсө хаан л дуурна, хаан л ямар асуудал болно. Одоо өнөөдөр худлаа биш шүү дээ энэ. Жудгийн баярмаа гэдэг чинь тэр чигээрээ баяр цогтоо болоод уншигдэж байна. Бид мэднэ. Яагаад гэвэл энэ намын хорооныхоо шийдвэрийг, их хурлынхаа шийдвэрийг зөрчөөд баяр цогтын нэрийг оруулж ирж хуурамч хүч баримт үйлдсэн. Их хурлын баталсан эрүүгийн хууль дээр ч бий. Хуурамч хүч баримт үйлдэх нь өөрөө эрүүгийн залтаа шүү. 22 дээр байдгийг. Тэгэхээр хүмүүсийн өмнөөс шийдвэр гарах хэрэггүй өөр тамга дарсан. Намын тамгыг дараад энэ хурал даргалсан цогт гэрэл намын дарга Батсуур ингээд Гарамгагаатын тэр улсууд нь гар үсэг зурчихсан ийм шийдвэр гарчаад байхад өшөө нөгөө талд нь хоёр хүний гар үсэгтэй бодлогын хороо гэсэн өөр нөгөө салбар хорооны тамга дарчихсан ийм юм дээр баярмаа нарын нөхдүүд гар үсэг зураад Батсуурыг зурулсан гэж байгаа. Тэгээд энэ дээр нь нэрсийн солилцсон. Эн чинь жижигхэн зүйл биш. Намын эрх мэдлийг хүчээр булааж авч ийн гэсэн. Хоёрдугаар энэ шийдвэрийг хэрвээ тухайн үед нь зогсуулж чадаагүй бол Арслан нам бүхтэй 24 оны сонгуульд орж чадахгүйгээр байсан. Энэ бодлооныг төгөлдөржүүлж юм хийсэн Жудгийн баярмаа өнөөдөр тэр намын үнд зүйл шиг уулиг нуграад тэгээ ардаас нь хэдэн хүн засаг одоо огцорч гэх шиг. Би бол зарим буруу үгүй шүүмжилдэг хүн. Оюун эрдэнэ засаг төгс ажиллаж байгаа юм биш. Улаанбаатар хотын залхааны үйл ажиллагаач гэсэн тэр нам дотор байж байгаа өчнөө бусрамг юм ард түмэнд ил тод байгаа юм шүүмжилдэг, би тэр шүүмжилтэд нэгддэг хүн. Гэхдээ энэ өнөөдрийн намын доторх болшилдсан үйл ажиллагааны цаатал та нар дахиад 28 оны сонгуулийг шууд нүдэн дээр минь устгаж байна. Тэгээ бидний үе хэдий одоо үүсгэн байгуулсан 90 онд энэ тэмцлийг авчирсан тэр талбай дээр 17-8 хоног өлсгөн зарлж бид нар энэ том ялтыг авчирсны төлөө өнөөдөр юу хийж байгааг харамсаж байна, гашуудж байна. Тийм учраас өнөөдрийн хийж байгаа мэдээлэл бол Арслан намын нөхдүүд эв тэнцэдээ хааж чадахгүй засгаас гараа. Өнөөдөр та нар Арслан нам засагт орлоо гэдгийн цаатал зүгээр л ашиг сонирхол өнөртүүлээд түрүүн би хэллээ хатвчин суучаад хоймор хардаг ийм намын гишүүдээ ийм гүлэн болгочоод энэ олон мянган хүмүүсээ ингэ доримжлохоо болцгоо. Та нар хөмсөг өөдөө болоод энэ намынхан эрхэшгийн төлөө энэ суудал сандлаа хаяад тэгээд тэр дараачих 28 оны сонгуультай бэлд. Ард түмэн өнөөдөр энэ бусрам зүйлийг харж байгаа учраас та нарыг дэмжинэ. Сэхэл өгөхгүй та нар нөгөө намын хавсур болоод хин нэгний гар хөлөөд болоод хин нэгэн МСС-ийн тэр сонгуулийн мөнгө босгосон 10 хэдэн хүний нийтлэл зохицол дотор байж байгаа улсууд өнөөдөр намаа одоо муухай харагдуулаад эхэллээ. Тэр санхүүжилтийн тов тодорхой жагсаалтанд орсон тэр улсуудын нэрийг тат. Улсын их хурлын гишүүдээс нь одоо болиул. Энд чи хахуул штэ. Хуулиндаа байж байгаа. Хахуулын журмаар их хурлын гишүүн тэр гадаад хэргийн сайд өнтер дотор нь орцсон явж байгаа. Ман намынхан ч байна. Арслан намын энэ Улаанбаалын нөхөрч санхүүжилт авсан л харагдлаа. Энэ баяр маань ч авсан. Баяр цогтын. Тэгэхээр энэ улс төрийн бизнесийнхнээс мөнгө авчаад улс төр хийдгээ болооч. Тэгэхээр энэ цаана нь 3 сая иргэд чинь хэлмэгдэд дууслаа. Өнөөдөр та 100 хүнээс бусд нь хүн биш үү? Тэгэхээр энэ нийгмийг хувааж иддэг энэ дээд хувилдаан чинь өнөөдөр Монгол улсыг хөгжүүлэх биш. Жинхэнэ утгаараа гэмт хэргийн ертөнц болгочлоо. Бид канон дээр гадаадын маф гэж хэлдэг бол тэр маф чинь улсын их хурл дотор амьдаар бодтойгоор бий болчлоо. Баяр цогт мафа гэдэг толгойтой маф. Энэ баярмаагаа дууга болго. Илэгд оржоо. Чи өөрийнхөө бас турхирж байгаа улсуудаа бол. Одоо тэр ашигт малтмлын хэрэглэх газар гэдэг газар дээр өчнөө бодлын утгаа хийдсэн дээр Эрдэнийн
нэг хүүхэн байдаг. Өөрийн туяаг л хүн болгон мэдж байна. Гэтэл одоо ардаас нь дахиад оюун цэцэг гэдэг дэр дараагаар нь очсон. Даваасан буугийн оюун цэцгийг мэдж байгаа шүү дээ хүн болгон. Илэг дорж гэдэг жижиг илэг доржийг төрүүлсэн ээж нь. Ийм новшин юм хийцгаагаа болил доо. Та нар улс төр хийх гэж байгаа бол энэний харин талд Арслан намынхнаас нөгөө ман нам нь цэвэрхэн байгаа юм шүү. Ягаад гэвэл тэр үйлдвэрчний академийн олон нөлөөлөх улсуудыг жагсаалтаар оруулж намдаа татаад гэтэл авгаа хүүхнүүдэд чирж авчирч бозартуулдаг энэ Арслан намын лидер гэдэг хөгшин хүүхнүүд одоо зайгаа тавьж өгөө. Одоо та нар энэ улс рууус зайлаа гэдгийг хатуу хэлмээр байна. Тэгээд өнөөдөр энэ үндэсний намын хороо яасан энэ Булсармагийн хийсэн энэ Баярмаг улс төрийн улсын их хурлын гишүүн байх эрхгүй. Одоо энэ дээр бид нар шаардлага их хурлын намын бүлэгт өгнө. Эцээс намаа хаглаж, намынхаа эсрэг, намынхаа удирдлагын шийдвэрийн эсрэг явсан хүн яаж нам төлөөлж их хурл суух гэдэг юм. Энэ бузар булсмар зүйлийг зогсоогооч гэдэг зүйлийг хатуу хэлэх байна. Тэгээд нөгөө бузрыг яриад далай гэж нэг үг байдаг. Энэ намын сүүлийн 8 жил одоо хоримтлагдсан бузрын цаана бол одоо цаатлын дахиад шинэ үе эхэлж байна. Эний өмнө дотор нам дотроо бүлэг намаараа дамжаад одоо тэр юу байдгийг ачдихэ гэдэг юм уу Эрдэнтийн овоолго Эрдэнтийн 49% тэр энтер гэдэг ингээд өмч хөрөнгийн төлөө хуваагдсан эрх мэдлээ хэрэгжүүлдэг намын бүлэглүүдийн тоглолтууд явдаг. Эрдэнэтийг тойрсон. Яагаад энэ манай улсууд шүүгт дуудагдаад авилгатуудад цаана худлаа юм байдгүй штэ. Үнэн л юм байдаг. Ард түмэн мэдээл дуурал аахлаад орхидог. Одоо эдгээр дахиад өшөө том луур хулгаан төлөө энэ засаг руу нэгдсэн. Тэгээд тэрнийгээ санаархлаагаан төгс хэрэгжихгүй бол нөгөө юу гэдэг үлээ. Өөрсдийнхөө одоо үрээ шатаагаад ийм байдлаар улс төр хийхгүй. Улс төрийн хэрвээ нам юм бол энэ Монгол улсыг сүр хүчингү болгосон хамгийн том гамшиг одоо өнөөдөр Арслан нам өөрөө буруутан. Ер нь дэлхийн түүхийг хараад байхад намуудын харилцааг харахад нэг нам тогтвортой засаг удирддаг, илүү дутуу онцгосон юм бүгээр хариуцлага үүрдэг. Нөгөө нам нь хажуулаас нь алдаад юмын дэнслээ зөвлөөд явдаг, шүүмжилдэг. Дараа нь сонгуул дүн тавихлаар засаглал аваад байраа солиод дахиад хөглөе. Тэгэхээр Монгол улс хөгжихийн тулд хоёр туйлт нам сонгосон хэрвээ ийм парламентын нам төвтэй тогтцоо сонгосон л бол энэ жиш заягаараа ажиллахгүй яаж тэгж өвөр төрөндөө орж нам удирдна юу төр удирдна гэдэг юм бэ. Энд чинь сонгуул болохоос өмнө ган төмөрөнд тохирчихсон өөр хүмүүсийн нэрсийгээд би шадар сайдуулна гэдэг энэ сайдын судлаа хуваарлцсан. Ийм сонгуул байд юм уу? Ийм лойрын сонгуулийг гаргасан зохиочсон энэ хүн өнөөдөр ичиж яахгүй хэдийн ойрынхоо төвшмлүүдийг аваачаад сайд дарга болгочоод энэ нам юм уу? Арслан намыг нүдэн дээр минь булшилж байна. Энэ намыг үүсгэн байгуулж анхных нь гарын үсэг зурж энэ намын чинь туг болж орон нутагт хөгжүүлсэн бид нар гашуудж байна та нарыг хараад. Бид нар эцгээ эхүүд хүүхдүүдээ их бургуум хийгээд эхлүүл та нар арай диндлээгээд бас нэг зааварлах гэж хэлэх гээд ярьдаг тийм нас. Өнөөдөр нь Арслан намын дөрмийн самраад зөөхөн эдүүний эрх мэдэл болгоод фракц болгоод фракц дотроо одоо жижигхэн мөнгөний эрх хэрэгтэй. Дахиад та нар нам дотроо фракцаар тоглодог байснаас халиад нам дамжсан фракцтай болчихлоо шүү дээ. Арслан намын MCS бүлэг гэдэг бий болсон байна. Одоо бол хамгийн эхлээд улсын их хурлын гишүүдээ улсын их хурлын намын бүлэг та нар энэ их хурл доторх MCS бүлгээ зайлуул шаардж байна. MCS бүлгийг зайлуулаад тэр ухаан удаг мудаг тэр цааш нь хэрүүлийг өргөжүүлээд байгаа тэр нуурн толгойн юунч байдгийг та нар ганц нэг зөв ажиллаж байгаа сайдаа шантаажлал ихсэн шүү. Энэ хамтарсан засгийн газарт орж ирсэн цөөхөн сайдын зөв ажиллаж байгаанууд нь алтан гэрэл сайд байх шийтэй. Дахиад цаана дээр туван сайд энэ төр гээд. Эдгээр чинь бас туршлагаараа зөв юм шидэнгүүд нөгөөдхийг нухчин таарад тэр нь голцоо цаанаас захиалгатай. Голцоо цаанаас луурчтын захиалгатай. Ийм далчхар юм хийхэ болцгоо. Тэгээ нэг сонгуулийн мөнгө босгож чадахгүй улаан цагаан нэг бизнесээс мөнгөө тармаад нь багтах байсан бол өгсөн хүрээ хийж ийн. Улсын их хурл нэрээ дэвшүүлд энэ дотор суудлын өгүүлсэн. Тэргүй ээлжин та нар энэ
МСС-ийн төлөөлсөн Жудагийн Баяр Магадыг зайлуул, арга хэмжээ тооц. Тэгээд өөрсдөө намын энэ бодлогоо цэгцэл, нам дотроо тэр бүлэг юм бол бүлэг шиг ягаад гаргасан шийдвэрээ хамтарсан засагтай нийлээд хийж байгаа юмаа чи, намынхаа хүрээнд хийх юмаа чи. Тэгхгүйгээр та нарт гэрэлгээ харагдахгүй байна. Ийм байдлаар би өнөөдрийн мэдээллийг өндөрлүүлье. Өшөө цаашаа халиул олон юм ярьж болох болж өнөөдөр энэ анхан шатанд байгаа намын нөхдүүд сэрцгээ. Сэрээд энэ аймаг дүүрэг намын хороодууд хуралдаж эхэлж байгаа энэ цаг үе та нар намын хороогоо жинхэнэ зөв хүмүүсээр тууштай улсуудаар солио. Тэгээд өнөөдөр зүгээр л ман нам гэдэг ганцхан засаглал зах хязгааргүй удирдна гэвэл өмнө алдаж исэн алдаа дахиад давтагдана. 8 жил боллоо, эхний 4 жил сайн ажилласан байж магадгүй. Аливаа зүйл хоёр дахь сонгогдохоор алддгийн. Би хамгийн том жишээ Илвэгд орч. Эхний 4 жил зөв ажиллаа, сүүлд нь 4 жилийг жинхэнэ нохон бас хувилдааны салбар болгосон. Одоо би дахиад энд 6 жилээр сонгогдсон тэр прокурор АТГ-ийн дарга амтэрт би харамсаж байгаа. Тэр хүмүүс 6 жилд бол юм хийх, тэр чинь цаанаасаа биологийн настай, ирч хүчтэй, оюуны чадвартай холбоод яцсан төрийн бодлого байсан. Дахиад 12 жил юу хийхээ? Үлгэнтэй үүргэлж байгаа юм, эсвэл хүний гар хөл болж тэр захиа даалгавар хэрэгжүүлж байгаа тэр юу дуусгах шүү дээ. Тэгэхээр энэ залруулж болохгүй алдаануудыг давтаж битгий хийгээч. Энийний цаатал дахиад Монгол улсын ерөнхийлөгч 6 жил нэг удаа гэсэн үндсэн хуулийг самрах гэж бэлдээ сууж байна. Би энэний цаатал бол хөрөлсөхийн далд санаа тэр яагаад АТГ-ийн өөрийнхөө эрх мэдлийн улсуудыг 6 жилийн хуулийг нь зөрчөөд насны дээд хязгаарыг зөрчөө томилоод байгаа юм. Дахиад өөрийнхөө ноёрхлыг тогтоож дахиад ард түмнийг дасгаж байгаа юм. Би яг энэ хэвлэлийн хурлын боломжийг ашиглаад хэлье. 6 жил гэдэг бол төрийн өндөрлөх тодорхой албан шалдар байх хугацааны дээд хязгаар. Тэнд чинь гарч болох шимшүүс нь гардгийн. Тийм учраас энэ хувилдааны цаад онлын асуудал дээр засаг татж унах гэдэг захиалгын цааталт нь би ерөнхийлөгчийг тоглолт хийгээд байна уу? МСС-ийг тоглолт хийгээд байна уу? Хардах хэрэгтэй. Мөнгөний олигархуудын засаглал өнөөдөр энэ засгийг самрах гэж байна. Зүгээр ажиллацгаа. Ядахтаа энэ сонгуулийн жилүүдэд хийх гэсэн юмнуудаа хий. За ийм байдлаар та бүгд амжилт хүсье. Тэгээд одоо энэ ардчилсан намын шинжилгээний төлөө зүрхтэн цохилж байгаа, сэтгэж байгаа байж байгаа. Бид үр хөвгтөд захин залуу үе та нар сонсоод энэ хоёр дахь хүчин болсон нам эрүүл байх хэрэгтэй. Тэрнээс биш хавсраг байхыг л бол одоо хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Тийм учраас ган төмөргөө энэ намын шинжилгээний дараа ажиллаа өгөөрэй. Бүх аймгийн намын хороодууд зохион байгуулалт нь орсны дараа шинээр намын улсын хурлынхаа бишээ үндэсний бодлогын хороогоо тодорхойлоод орж ирэх баг. Энэ 4 сарыг дуусгаад магадгүй энэ ардчилсан намд өнөөдөр бас дотор талдаа шинжилгээ хийхгүй бол өөрөө ялзарчлаа. Яг төмөс шуудаа төмөс дотроосоо жижиг 1-2-ороо ялзарч эхэлдэг шиг хөдөлгөөнгүй байсараад нөгөө урсцгүй ус өмхийрдгийн жишгээр ардчилсан нам өмхийрч зайлидий. Харамсч байна. Гутарч байна. Бид нар 90 онд ийм нам байгуулсан гэж хүсээгүй. Ийм байдлаар улс төрийн хамгийн муухай том бантан, хамгийн муухай хар бараан зүйлийн одоо жишээ болгоод дуулж жагаад туйлын харамсаж байна. За, уучлаарай. Анхаарал тавьсанд баярлалаа. Асуулт байвал хариулна.